Дональд Трамп энэ дээр уурлаад байгаа байхгүй. Доллар чанга байна гэдэг чинь Америк ажилтан үнэтэй болно гэсэн үг. За, үйлдвэр дотор Америкийн нэг ажилтан ажиллуулах уу? Эсвэл Японы ажилтан ажиллуулах уу? Шийдвэр нь айгүй амархан. Америк хүнийг ажилуулахгүй. Яагаад гэх юм бол тэр хүн цагийн 15-20 доллар нэгдэг. За, гэхдээ Японы яг адилхан ажил хийдэг хүн йен нэгж байгаа учраас тэгээ йен доллараас сул учраас 25 доллараас хямдхан. Жишээлбэл 12 жилийн өмнө тийм манай Монголын нэг ажилтан 2 сая цалинтай байсан бол тэр одоо бараг $1000 орчим тийм ээ. За одоо тэр хүний цалин 3 сая болцсон байгаа юм бол хямдэрсэн байгаа шүү дээ. Одоо долларын ханш маань одоо 3600-аар явчлаа. Өмнө нь бол тийм $1000 цалинтай байсан бол одоо 1000-аас доош $800 цалинтай болцсон байгаа. За тийм учраас ингээ хараад явах юм бол доллар улам чангараад ирэх юм бол Монгол ажилтан илүү хямдхан болно гэсэн үг. За тийм учраас Монгол улсад улбарлалт явуулах нь илүү хямдхан болж байгаа. Монгол улсад үйлдвэрлэл явуулах нь илүү хямдхан болж байгаа. Монгол улсад үйлчлэгээ хийх нь илүү хямдхан болж байгаа. Доллар яагаад өсөд идэгин? Төр яагаад буураад идэгин? Дональд Трамп яагаад худалдааны дайн эхлүүлээд байгаа юм бэ? Маргааны гол шалтгаан яг юу юм бэ? Юунаас болж энэ улсууд хоорондоо хэрүүл хийгээд байгаа юм бэ? Энийг тэр чигтээ ойлгомоор байгаа юм бол өнөөдрийн видеоыг дуустал нь үзээрэй. За, гол асуудал нь юу юм бэ гэх юм бол өмнө ярьжсэн энэ асуудал. Тэг Америкийн засгийн газар дэндүү их үртэй болж байгаа. За хизэнээс энэ асуудал гараад эхэлж байгаа юм бэ гэх юм бол та энэ чартнаас харж болж байна тий. 1970 оноос ахуулаад Америкийн засгийн газрын үр замбраагүй өсөө явсан. За яагаад энэ дуустдаггүй мөнхийн өсөлтөд явж байгаа юм бэ? Яагаад Америкчууд ийм их үр зээл тавих боломжтой байгаа юм бэ гэх юм бол хэдүүлээ одоо ойлгоод авчий. За гол шалтгаан юу юм бэ гэх юм бол нефт тий. Үлгэн юугаар явдаг юм бэ гэх юм бол нэг пошк нефтийг доллараар худалдаж авдаг. Зис яг адилхан. Лондонгийн бирж дээр Нью-Йорк, Шанхай хаасаагүй юугаараа үнэлэгдэх юм бэ гэх юм бол хэмжигдэх юм бэ гэх юм бол тий доллараар. Нүрс бас яг адилхан. Манай Монголын хэвлэл мэдээлэл дээр тий 1 тонн нүрс хил дээр хэдэн доллар зардаг юм бэ гэх юм бол одоо нэг 80-90 доллартай. За нэг үнц алт тий миний видео үзсэн бол одоо алтны ханш $3500 гараа явцсан. Ойролцоогоо 30 гаруй грамм алт тий $3500 үнэтэй. Бүх худалдаа юугаараа хэмжигддэг юм бэ? Юугаараа төлбөр тооцоо хийгддэг юм бэ? Их юм бол доллараар төлбөр тооцоо хийгддэг. Жишээлбэл бид нар монголчууд Японоос юм худалдаж авахдаа, юм захиалахдаа Япон компаниуд дийлэх нь тэ олон улсын худалдаа болохоор Land Cruiser, Lexus гэх мэт чинь машинуудын ер нь нэхэмжлэл төлбөр тооцоогоо юугаар явдаг юм бэ гэх юм бол хаяа янаар явдаг. Гэхдээ ихэвчлэн худалдаа хүнсэн дээр доллараар явж байгаа. Тэ. Энэ улсууд хоорондоо худалдаа хийхдээ одоо бид нар монголчууд тэ Солонгосоос бараа худалдаж авмаар байгаа юм бол тэ нэхэмжлэл үнэлгээ үндсэн одоо төгрөгөөрөө вонороо тооцоо хийнэ үгүй тэ бид нар доллараар тооцоо хийдэг. За Япончууд Солонгосоос юм авахдаа ерөөхдөө бас яг адилхан бид нар Хятадаас авахдаа бас яг адилхан тэ ер нь цаана явагдаж байгаа бүртгэл төлбөр тооцоо хувиралт бүх юм доллараар явж байгаа. Бүр Герман компани тэ Герман санхүүгийн байгууллага Германаас Европоос гаралтай тусламжийн байгууллага хөрөнгө олтын байгууллага Монгол руу хөрөнгө олт хийхдээ хөрөнгө олтоо хэрхэн тооцдог хэмждэг вэ гэх юм бол ер нь тэ хаяа еврогоор хөрөнгө олт хийн. Гэхдээ дийлэх хөрөнгө олтууд ер нь доллараар явж байгаа. За Япончууд Монгол руу хөрөнгө олт хийхдээ яаж хэмжигдэх юм бэ гэх юм бол дийлэх нь доллар. Хятадууд жишээлбэл манай улс руу санхүүжилт мөнгө зээл өгөхдөө эсвэл Тайванаас, Хонконгоос хамаагүй юугаар хэмждэг юм бэ гэх юм бол доллараар хэмждэг. За ямар нэгэн байдлаар солонгосчууд манай улсаас юм худалдаж авахдаа бид нар манай компаниуд ямар нэхэмжлэл явуулдаг юм бэ гэх юм бол долларын нэхэмжлэл явуулдаг. За тэг ингээ харах юм бол манай Монгол улс руу мөнгө хэрхэн урсдаг юм бэ гэх юм бол нэг бол гадны улс орн манайх руу хөрөнгө олт хийн. Тэ хувьцаа худалдаж авах гэх мэт ш. Нэг бол бид нарт зээл өгнө. За нэг бол биднээс худалдаа авалт хийн. Уршлагаа байршуулна. За тэгээ бид нар төлбөр тооцоо юугаараа хийх вэ гэх юм бол төгрөгийн нэхэмжлэл явуулахгүй. Ягаад гэх юм бол тэднэрт угаасаа төгрөг байхгүй. Бид нар юугаараа нэхэмжлэл явуулдаг юм бэ гэх юм бол доллараар. За хөрөнгө олт доллараараа, худалдаа авалт доллараараа, үр доллараараа. За тийм учраас манай Монгол улс ингээ нийтээрээ харах юм бол заяа
гадныхан хэр их манай Монгол руу хөрөнгө оолт хийсэн байгаа юм бэ? За тэгээ хөрөнгө оолт хийнэ гэдэг чинь хэзээ нэгэн цагт манай улсаас тэр хөрөнгө оолтойгоо буцаагаад аавна. Монголын хувьцаа авсан байна уу? Монголд банк бус руу хөрөнгө оолт хийсэн байна уу? Монголын банкны хувь авсан байна уу? Монголын уул уурхааны орд руу хөрөнгө оолт хийсэн Rio Tinto жишээлбэл. Тэ? Rio Tinto компани оюу толгой руу маш их хэмжээний хөрөнгө оолт хийсэн. Цаана төв офс дээр бүртгэл нь юугаар явж байгаа юм бэ гэх юм бол бид нэр Монгол улс руу хэдэн долларын хөрөнгө оолт хийсэн бэ. За, манай Монгол улс руу бас зээл өгсөн компаниуд, байгууллагууд төлбөр тооцоо бүртгэлээ юугаар явуулж байгаа юм бэ гэх юм бол доллар. За, нүүрс урчлаад авсан, зис худалдаа авсан компаниуд бас юугаараа худалдаа авалтаа бүртгэж байгаа юм бэ гэх юм бол бас яг адилхан доллараар. Монгол улсаас 15-20 жилийн дараа хэр их хэмжээний доллар ирүүлээ авах юм бэ? Монгол улсаас 3-4 сарын дараа хэр их хэмжээний нүүрс долларын үнэлгээгээр авах юм бэ? За тэгээ ингээд нийтээр нь харах юм бол манай Монгол улс олон улсын төвшөнд, олон улсын худалдаа харилцаан дээрээ долларын өглөгтэй, долларын үртэй байгаа үстэй. Тийм ээ? За, тийм учраас манай Монгол улс юу хэрэгтэй байдаг юм бэ гэх юм бол гадаад валютын нууц. Надтай цуг хөрөнгө оолт хийж, үнэлгээ хийж, шинжилгээ хийж өөрөө хөрөнгө оолгож болмоор байна. За тийм боломж одоо бүрдэж байгаа. Би өөрийнхөө тийм group community school платформ дээр өсгөж байгаа. Өдөр болгон би та хэдтэй юу хуваалцах юм бэ гэх юм бол зах зээл, техник, фундаментал шинжилгээ хуваалцсан. 7 хоног болгон 2 олон улсын компани үнэлгээ хийн, багцлуу оруулах үгүй юу, шийдвэр гаргалтаа та хэдтэй бас хуваалцаад бас нэмээд тэр санхүүгийн модель Excel файл та бас өнгөө авах боломжтой. Хөрөнгө олж болохын тулд бүх мэдээлэл нэмээд өгнө. Сонирхож байгаа юм бол нэмэлт мэдээлэл авмаар байгаа юм бол энэ контентын хамгийн сүүлийн хэсэгт Рафтан бит 2 дэлгэрэнгүй мэдээлэл та хэдтэй өгнө. Тийм учраас манай Монгол улс юу хэрэгтэй байдаг юм бэ гэх юм бол гадаад валютын нууц. Яг гэх юм бол хизээ нэг цагт бид нар тэр үүсгэсэн үрнүүдэд авлага өглөгөө төлөх ёстой. Тэ? Манай Монгол банкуд жишээлбэл доллараар их усүр татсан байж магадгүй 6 сарын дараа, 12 сарын дараа, 24 сарын дараа, магадгүй 5 жилийн дараа тэр мөнгийг, тэр долларыг хүүтэйгийн цуг буцаага төлөх ёстой. За, манай компаниуд бас яг адилхан нүүрсийг урьдчилан зарцсан байж магадгүй. За, тэр нүүрсийг олборлохын тулд юу хэрэгтэй юм бэ гэх юм бол гадны уул уурхай инженерүүд хэрэгтэй байдаг, тэслэгээний материал хэрэгтэй байдаг, дизель хэрэгтэй байдаг. За, тэгээ экскаватор, тээврийн машин гэх мэтчлэн. За, энийг худалдаа авахын тулд 6 сарын дараа, 3 сарын дараа, жилийн дараа нүүрсээ олборлохын тулд, нүүрсээ нийлүүлэхийн тулд бид нарт дахиад юу хэрэгтэй юм бэ гэх юм бол доллар хэрэгтэй болж байгаа. За, бид таадын дунд магадгүй нэг гадаад түнштэй байж магадгүй. Нэг санхүүгийн компани хамтарч үүсгэн байгуулсан байж магадгүй. За тэгээд тэр хүн 5 жилийн дараа би мөнгө буцаагаад авъя гэх юм бол та нар юу эргүүлээ явуулах ёстой юм бэ гэх юм бол хөрөнгө оолт хийсэн долларын ашигтайг нь буцаагаад явуулах ёстой. За тэр долларын бид нар хаанаас авдаг юм бэ гэх юм бол төв банкаас авдаг. За тэгээд эх сар, 3 сар, 6 сарын дараа бид нар тэр долларыг эргүүлэн өгөхийн тулд манай улс маань гадаад валютын нөөцтэй байх ёстой. Бид нар тий Японоос Land Cruiser авахта йенийн авахта ч гэсэн эхлээд бид нар юу эхлээд авдаг юм бэ гэх юм бол долларыг авдаг. За бид нар Оросоос рублаараа нефтийг авахын тулд эхлээд ер нь бол олон улсын зах зээлээс өөр банкудаас бас долларын худалдаа авч байгаа. За бас энэ Солонгосоос зүгээр нэг бэлэн гоймон контейнерээр нь авчрах юм бол тий цаана Солонгос үйлдвэрлэл маань эцсийн вон хүлээж авч байгаа. Гэхдээ бид нар юу хийх юм бэ гэх юм бол эхлээд олон улсын зах зээл дээр долларын худалдаж аавна. За тэгээд тэр долларын Солонгос руу явуулна. Тэгээд солонгосчууд тэр долларыг вон болгоно. Японочууд манай долларыг йен болгон, Оросууд бидний долларыг рубль болгон, солонгосчууд бидний явуулсан долларыг вон болгож байгаа. За тэгээ энэ юу үсэж байна гэх юм бол манай Монгол улс юм худалдаж авахдаа нийлүүлэхдээ, шилжүүлэхдээ үргэлж долларын эрэлт үсэж байгаа. Нэг юм худалдаж авахдаа дандаа дунд нь доллар явж байгаа. Тийм ээ? За тэгээ юу үсэж байна гэх юм бол долларын эрэлт үсэж байгаа. Манай Монгол улс дэлхийн долларын эрэлтийг нэмж байгаа. Хятадууд хамаагүй их юм үйлдвэрлэж байгаа. Окей. За тэгэхээр төлбөр тооцоо нэхэмжлээ доллар явуулах юм бол дэлхийд бас дахиад долларын эрэлтийг нэмж байгаа. Солонгосчууд долларын эрэлтийг нэмж байгаа, Япончууд долларын эрэлтийг нэмж байгаа. Бүр тий Оросууд ч ихсэн
төлбөр тооцоо гэрээ контрактаар нефтэн дээрээ доллараар хийж байгаа юм бол дэлхийн долларын эрэлтийг нэмж байгаа. Улам их юм олборлоод, улам их юм экспортлогдоод олон улсын худалдаа нэмэгдэх тусам төлбөр тооцоо гэрээний дотор доллар орцсон байгаа юм бол юу болж байна гэх юм бол дэлхийд даяар долларын эрэлт өсөж байгаа. Долларын эрэлт үснэ гэдэг чинь доллар чангарна гэсэн үг. Хүмүүс рублээр зарж байгаа, тэрнийхээ оронд доллар худалдаж авъя гэж байгаа. Хүмүүс төгрөгөө зарж байгаа, тэрнийхээ оронд доллар худалдаж авъя гэж байгаа. Энүүгээрээ дамжуулаад өнгөрсөн 55 жилийн хугацаанд юу болсон бэ гэх юм бол хиймлэр зүгээр энэ олон улсын худалдааны бүтэц ийм байгаа учраас доллар хөтчтэй явж байгаа байхгүй. За энэгээр ингээ үзүүлж болно те. Доллар чанга, бусад орны валютууд сул. Энүүгээрээ дамжуулаад дэлхийд даяар хүмүүс нэхэмжлэлтээр USD ам доллар тавина гэдэг чинь доллар чанга байна гэсэн үг. За. Энэгээр юу хийж байгаа юм бэ гэх юм бол Дональд Трамп энэ дээр уурлаад байгаа байхгүй. Доллар чанга байна гэдэг чинь Америк ажилтан үнэтэй болно гэсэн үг. За, үйлдвэр дотор Америкийн нэг ажилтан ажиллуулах уу? Эсвэл Японы ажилтан ажиллуулах уу? Шийдвэр нь айгүй амархан. Америк хүнийг ажилуулахгүй. Яагаад гэх юм бол тэр хүн цагийн 15-20 доллар нэгдэг. Окей? За гэхдээ Японы яг адилхан ажил хийдэг хүн йен нэгж байгаа учраас тэгээ йен доллараас сул учраас 25 доллараас хямдхан. За үйлдвэрийн ажилтан, үйлчлэгний ажилтан, программист, үйлчлэгч бүх юм ингээ харах юм бол Америк хүн тий доллар нь чанга учраас илүү үнэтэй болдог. Сул валюттай орно ажилтан хямдхан болж байгаа гэсэн үг. За жишээлбэл 12 жилийн өмнө тий манай Монголын нэг ажилтан 2 сая цалинтай байсан бол тэр одоо бараг $1000 орчим тийм ээ. За одоо тэр хүний цалин 3 сая болцсон байгаа юм бол тий хямдэрсэн байгаа шүү дээ. Одоо долларын ханш маань одоо 3600-аар явчлаа. Өмнө нь бол тийм $1000 цалинтай байсан бол одоо 1000-аас доош $800 цалинтай болцсон байгаа. За тийм учраас ингээ хараад явах юм бол доллар улам чангараад ирэх юм бол Монгол ажилтан илүү хямдхан болно гэсэн үг. За тийм учраас Монгол улсад улбарлалт явуулах нь илүү хямдхан болж байгаа. Монгол улсад үйлдвэрлэл явуулах нь илүү хямдхан болж байгаа. Монгол улсад үйлчлэгээ хийх нь илүү хямдхан болж байгаа. Тийм учраас Америкт тэ Америкт амьдарч байгаа хүмүүс аягүй сайн мэдж байгаа. Call center руу ингээд залах юм бол энэгтгэх баачга утас авдаг. Hello, can I help you гэдэг дуурдаг байхгүй юу? Яагаад гэх юм бол Америкийн хүнийг утасны төв дээрээ ингээд тавиад call center дээр тавих нь дэндүү үнэтэй болж байгаа. Тийм учраас Америкийн үйлдвэрүүд хаашаа нүүж байгаа юм бэ гэх юм бол Хятад руу нүүсэн, Солонгос руу нүүсэн, Япон руу нүүсэн, Вьетнам руу нүүсэн. Яагаад гэх юм бол Америк ажилтан дэндүү үнэтэй болж байгаа байхгүй юу? За энүүгээрээ дамжуулаад тийм жирийн иргэн үйлдвэрт ажилтдаг байсан Америк хүн ажлын байраа алдсан. Call center-т ажилтдаг байсан хүн ажлын байраа алдсан гэх мэт шин. Одоо сүүлийн үед программистууд Америк дотор бас ажлын байраа алдж байгаа. Яагаад гэх юм бол Америк компаниуд энэтхэг Азаас программистуудаа нэг бол захимаараа орлож байгаа, нэг бол импортлж байгаа баггүй юу? За. Тэгээ юу үсэж байна гэх юм бол доллар чанга учраас. Окей. Америкчууд өөрийнхөө олсон доллараараа дэлхийд даяар бараа бүтээгдэхүүн үйлчлэгээ хямдхан авж байгаа гэсэн үг. Маш чанга валюттай. Тэм учраас Хятадаас бараа авах нь илүү хямдхан, Японоос бараа авах нь илүү хямдхан, Солонгосоос бараа авах нь илүү хямдхан. Энүүгээрээ дамжуулаад тэр барааны үүсэл, уул уурхай, олборлолт, үйлдвэрлэл Америкт байхгүй, гадаад байна гэсэн үг. За тээвэрлэгдээд долларын аваад Аз орнууд ерөөхдөө жаргаж байгаа. За энэ одоо 50 жил ингээ үргэлжлэл яваал байна гэдэг чинь Америк үүрэнд орохоос өөр аргагүй шүү дээ. Яг гэх юм бол тэд нэр доллар хэвлэж гин, Япончууд авмаар байдаг, Хятадууд авмаар байдаг, Солонгосчууд авмаар байдаг. За гэхдээ бараагаа нийлүүлж байгаа. Тэрнийхээ оронд доллар авж байгаа. Тэгээ тэр долларыг гадаад валютын нөөцөн дотор та санаж гин үү? Өөрийнхөө төв банк дээр ингээ хэвтэж байгаа шүү дээ. За Япончууд $1.80 ингээд цуглуулсан байгаа. Юм экспортлсоор байгаа. Америкчууд юм өгсөөр байгаа. Хятадууд 700 хэдэн тэрбум долларын гадаад валютын нөөцтэй болцсон байгаа. Тэгээ Европ валютын нөөцтэй монголчууд бид нар бас ойролцоо одоо 5 тэрбум гэж энэ үнэ юм уудлаа юм уу хинч мэдэхгүй те.
Гадаад value нөөцлөе гэж байгаа. За бид нар энэ дээрээ хүү авч байгаа байхгүй юу? Америкчууд тий биднээс барааг нь авч байгаа. А тэрнийхээ орн Америкчууд бид нар юу гэдэг юм бэ гэх юм бол нэг цаас өгч байгаа. За тий Монгол улс маань одоо ойролцоо 5 тэрбум долларын гадаад долларын нөөцтэй. За тэр зүгээр бэлэн мөнгөөр хэвтүүлэхгүй бид нар энийг хүүтэй байршуулж байгаа. Жилийн хугацаатай, 3 жилийн хугацаатай, 5 жилийн хугацаатай. Манай Монгол улс ингээ харах юм бол тий 5 тэрбум долларын хадгаламжтай байгаа гэсэн үг. За тэр хадгаламжаа зүгээр хүүгээ хэвтүүлэхгүй тий жилийн хугацаатай, 3 жилийн хугацаатай, 5 жилийн хугацаатай хадгаламж дотор хийсэн байгаа. Тэгээд энэ дээрээ бид нар явж байгаа юм бэ гэх юм бол Америкчуудаас хүү авж байгаа гэсэн үг. За. Тэгээд нэг их 80 долларын өртөө байх үед Америкчууд энэ асуудал байгаагүй. Тэ? 10 их 80 доллар 2008 онд байхдаа энэ бас том асуудал болоог байгаагүй. 20 их 80 доллар байсан ч нэг том асуудал байгаагүй. Хүүгийн төвшин жилийн 1%, 2% байхдаа энэ том асуудал байгаагүй. За гэхдээ тэ энэ хязгааргүй урт хугацааны явах тоглоом биш ээ. Хизээ нэгэн цагт тэ монголчууд мөнгө авъя гэж хадгаламжаа цуцлана. Хятадууд ч гэсэн хадгаламжаа цуцлаад мөнгө авъя гэн. Японочууд бас яг адилхан. А гэхдээ тэ доллар өгч болно. Гэхдээ Америкаас тэгээ бид нэр тэр доллараараа юу авах юм бэ? Тэ юу ч авах боломжгүй байхгүй юу? Тэ үл хөлхийг авахгүй. Тэ яг гэх юм бол тэр манай монголчууд тэр доллараар юу юмэр нэ гэх юм бол дахиад Хятадаас юм авмаар байгаа. Дахиад Японоос юм авмаар байгаа. Гэхдээ цаана энэ бүх олон улсын худалдаан дээрээ доллар маань жоохон найдваргүй болоод ирэх юм бол бид нар бүгдээрээ доллараас татгалцаад ирчих байхгүй юу. За тэр өдөр хизээний цагт ирж байгаа. Тэрнээсээ ерөнхийдөө Дональд Трамп өөрийнхөө эдийн засаг улсаа хамгаалах гээд байгаа. Одоо ойлгож байна уу? А гэхдээ Америкчууд бас юу хийж байгаа юм бэ гэх юм бол дэлхийд даяар нефт, зис, нүүрс, алт бүх юм доллараар төлбөр тооцоо хийгдэж байгаа. Энэ алтан боломж энэ давуу ирэхээ бас алтмааргүй байгаа гэсэн үг байхгүй юу? За тэгээд Америкч бас юу алтмааргүй байна гэх юм бол монголчуудын худалдаа авалтын гэрээ, японочдын худалдаа авалтын гэрээ, хятадуудын хөрөнгө авалтын гэрээ, тэ солонгосчуудын олон улсын 8 хилцэл бас доллараараа үржлээ яваасаа гэж хүсэж байгаа баггүй юу? Гэхдээ тэр үржлийн тулд энэ өсөөл явах хэрэгтэй байхгүй юу? Яг гэх юм бол олон улсын худалдаа нэмэгдэж байгаа, Америкийн зах зээл бараа нийлэлт нэмэгдэж байгаа. Дэлхийд даяар үйлдвэрүүд нь томсож байгаа барааны усгал нэмэгдэж байгаа. За тийм учраас илүү их доллар хэрэгтэй болж байгаа. За тэгээд Монголд яагаад доллар нь өсөд идэг юм бэ гэх юм бол зэсийн үн хааш нь буурчлаа. Нүүрсний үн хааш нь буурчлаа гэх юм бол бид нэр 10 сая тонн нүүрс явуулаад тэгтээ нүүрсний үн хааш нь 50%-аар буурчих юм бол талт доллар нь орж ирэх байхгүй юу? За зэсийн үн хааш нь бас яг адилхан 50%-аар буурчих юм бол бид нар яг адилхан 1 сая тонн зэс гадагшаа явуулсан ч долларын хэмжээ талаар нь орж ирэх байхгүй юу? Гэхдээ та өмнө санаж ин те банкуд маань долларын өртөө, компаниуд маань долларын өртөө тэ төлбөр тооцоо хийх ёстой. Солонгос руу бид нар мөнгө явуулах ёстой. Япон руу бид нар мөнгө явуулах ёстой. Европ руу бид нар мөнгө явуулах ёстой. За тэгээд ирэх 2, 3, 4, 5, 10 жилийн хугацаанд манай Монгол улс хэрэг хэмжээний доллар гадагшаа явуулах нь маш тодорхой. А гэхдээ гинт 6 сарын дараа 1 жилийн дараа манай Монгол улс руу орж байгаа долларын хэмжээ объем буурчих юм бол бид нар тэ энэ тэнцлээ алдчих واخгүй юу? 6 сарын дараа бид нар тэр долларыг олох нь хэцүү болно. Доллар хомсдол орчих واخгүй. Яг гэх юм бол нүүрс хангалттай гарсан ч нүүрсний үн хааш нь буурсан байх واخгүй. Зэсийн үн хааш нь буурсан байх واخгүй. За тийм учраас Монголд байгаа төгрөг маань тэ ижлэхэн хിവэрээ үлдэж болно. Тэ төгрөгийн хэмжээ нэмэгдээгүй байж болно. Гэхдээ доллар олдохгүй байгаа юм бол адилхан хэмжээний үлдсэн төгрөг маань цөөрсөн долларуудын араас нь гүгээд улам их төгрөг, улам цөөхөн долларын араас гүөх юм бол долларын үн ханш өсдөг байхгүй. За. Тэгээд одоо Дональд Трамп юу их гэдэг байна гэх юм бол дэлхийн худалдаа авалтыг цэгцлэмээр байгаа. Америкийн ажилтнгийн цалингийн хэмжээ буулгамаар байгаа. Долларыг сул болгомоор байгаа. Окей. А гэхдээ олон улсын худалдаа авалт гэрээ доллараар хിവэрээ үлдмээр байгаа. Тэгээ миний
сонсож байгаагаараа, миний ойлгож байгаараа тий энэ Америкчууд бараг боломжгүй юмны араас явж ах шиг байна. За шийдэл нь ерөөхдөө маш нуанстай, айгүй хэцүү. Тэр чадах юм уу үгүй мүү ерөөхдөө хэдүүлээ ирэх 2-3 жилийн дараа олоод авах хаа. Тэр хугацаанд энэ доллар маань галзуу савлах хаа. За хөрөнгө оолтын community сарын төлбөр хэд юм бэ гэх юм бол одоохондоо $29. За өдөр болгон түрүүний хэлснээрээ ер нь бол олон улсын хөрөнгийн зах зээл дээр дэлгэрэнгүй мэдээлэл шинжилгээ таатай бүрэн хуваалцсан. Жишээлбэл гадаад арилжаа хийдэг, гадаад төвцөөл хөрөнгө оолт хийдэг хүмүүс тий ганцхан нэг ашигтай хөрөнгө оолт хийчих юм бол тэр өртгөө нөхөд авчна. За хөрөнгө оолт хийя. Гэхдээ зорилго нь хүрээгүй хүмүүс энэ яг тохирно. За нэмээд тэр санхүүгийн модель мэргэжлийн төвшөнд discounted cash flow modeling гаргаад ерөнхийдөө санхүүгийн наривчлан шинжилгээгээр энэ хувьцаа ямар үн ханштай байх ёстой юм бэ? Үнэтэй юм уу? Хямдхан байна уу? Багцлуугаа нэмэх ёстой юм уу? Тэр шийдвэр гаргалтын шат шатаар бараг нэг бүтэн нэг цагийн видеогаараа 7 нэг болгон 2 юм топ компани шинжилгээ дүгнэлтийг гаргана. За нэмээд түүхэн хичээл тий Америкийн хөрөнгөний зах зээл, Европын хөрөнгөний зах зээл, нэмээд энэ валютын урсгал яах гэж байна? Улс орнуудын тогтворгүй байдал тий ирээдүйн хэр байгаа юм бэ? За тэгээ ирэх 3-4 жилийн хугацаанд ерөөхдөө энэ олон улсын хөрөнгөний зах зээл нэлээд харахуурагдаж байна. Маш олон хувьцаанууд нь унана. Жишээлбэл Германы энэ автомашины үйлдвэрлэгч компаниуд нь бараг тэр чигтээ дампуурах гэдэг байна. За тэрнээс бас ашиг хийх боломжтой. За долларын ханш бас өсөхөр юм байна. Тийм учраас тий төгрөг яах юм бэ? Гэх мэтчний ийм мэдээллүүдийг өдөр болгон тасралтгүй таатай хуваалцсан. За тэгээ манай равдан одоо энэ community лөө яаж нэгтгэдгийг, төлбөрөө яаж хийдгийг, одоохондоо ямар агуулга, ямар контентууд орсон байгаа юм бэ? Дэлгэрэнгүй тайлбарлах өгч байна. За групп дотор ирээ уулзъя. Хэрвээ та манай Эдүрэ Цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг эсвэл яг одоо үзэж байгаа бичлэгнийхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.